За сайн бацгаана уу. Тэгээд одоо зуны амралт эхлээд хүн болгон хөдөө гадаа явж байгаа. За энэ дээр нэг жоохон онцгүй ч гэсэн нэг зүйлийг хэлмээр байна. За одоо энэ хөдөө орон нутгийн замд хамгийн гол аимшигтай зүйл бол осол аваар. Жилд дунджаар 400-аас 500 хүн энэ зам тээврийн ослоор орон нутгийн замд ингээм амь өргөдөж байна. 1000-аас 2000 хүн бэртэж гэмтэж байгаа. Тэр дундаас хичнээн маш хүнд бэртсэн, дахир дутуу болсон, өөхөг шахаад гарч ирснийг бол таашгүй. Тэгэхээр ийм цөөхөн хүмүүс дунд ийм аимшигтай юм болоод байгаа нь яг үүндээ энэ зам одоо муу энэ тэр асуудал байгаа ч гэсэн хүний тэр нэг орк зангаас болоод байна. Яагаад гэж юм? Яагаад гэвэл та хичнээн одоо дүрм журмаараа зөв явдаг сайн машин барьдаг хүн байсан ч таныг хэн нэгэн болчимгүй нэг нөхөр урдаас ч гарч ирээд ингээ алчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүст анхааруулахын тулд ч гэсэн бид нэр энэ зүйлийг ярих хэрэгтэй болчиход байна. За яаж юм нэхэр хамгийн хайртай хүмүүсээ бид нэр одоо орон нутгийн замд ингээ ер нь хөдөө гадаа аялахдаа авч явж байгаа шүү дээ. Хайртай хүүхдүүдээ, хайртай эхнэр нөхрөө, за тэгээ хайртай аав ээж. Тэр улсуудаа суулгачаад замын одоо аимшигтай ер нь энэ нарийнхан эвдрэлтэй зам дээр тэгээ жижигхэн машинаар жижигхэн машин гэж яагаад хэлээд байна гэхээр жижиг байх тусмаа эвдрэл гэмтэл их осол аваар гарах магадлал өндөр. Тэгээ эргээд нөгөө хүнийхээ аймнаас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байхгүй. Бүр илүү одоо зохилтын хүч нь ихсэн гэсэн. Тийм байх тусмаа л одоо дахиад асар хурдтай ингэ яваад байдаг. Яг юунд яарад байгаа юм бэ гэж хэлмээр байгаа байхгүй. Бүгд нэг яарсан. Монголчууд ер нь дандаа яарсан хүмүүс. Тэгээд яарсны хараар бид нэр бүтээдэг байсан бол энэ улс орн бол гайхалтай болох байсан шүү дээ. Үгүй байхгүй ингэ. Ер нь төлөвлөлтгүй улсууд ингэ дандаа яарч байдаг. За тэгээд 1 цагийн өмнө очих, 2 цагийн өмнө очих яг үүндээ бол урт энэ амралтанд бол ямар ч ялгаа байхгүй. Тэгээ хүмүүс ч одоо ингэж яарж явж байгаад нэг осол аваар хичлэх, нэг насны бүр нэг цаг байтугай тий нэг насны амьдралаа ингэж золиослж штэ. Тэгэхээр одоо янз бүрийн машинтай гайгүй мөргөлдсөн ч гэсэн хэдэн өдрийн асуудал болно ш. Тийм зүйл чухал юм уу? Төрүүлж одоо нэг 2 цагийн өмнө очих чухал юм уу гэдгээ сайн бодох хэрэгтэй. За дараагийн асуудал өөдөө одоо энэ уул дагах үед машинууд гүйц төрүүлдэг. Тэгээ гүйц төрүүлж байгаад амжихгүй ингээд хажуугаар шахаж орж ирдэг эсвэл уртлахын машин төмөрлөл ийм асуудал. Уулд авж байхад хизээч гүйц төрүүлдэг байгаа. Энийг ядаж мэдэж аваа. За дараагийн асуудал шөнийн замд гэрлээ шилжүүлдэг. Монголын жолооч нарын ихэнх нь гэрлээ шилжүүлэхгүй. Гэрлээ шилжүүлэхгүй байдлаас болоод гэрлийн гэлбонд орсон машин осол аваар хийгээд байна. За дараагийн асуудал дандаа шүн гарцгаадаг. Шүн гарахтаа ихвчлэн тэр паянгаа даахгүй, нойромгөлж дутуу нойртой яарж явж байгаад осол аваар хийдэг. Ийм асуудал. За тэгээд хамгийн чухал зүйл бол энэ гүйц төрүүлэх асуудал. Ихэнх осол аваар гүйц төрүүлэхэд бий болж байгаа. Яагаад гүйц төрүүлэхэд бий болоод байна гэхээр тэрийг тооцоолж чадахгүй ш хүмүүс одоо ямар хол занаас яаж энийг гүйц машин чинь урдаас 180 милтэй явж байгаа машин урдаас чи өөрөө 180 милийн хурдтай явж байгаа. Тоо хоёр хол харагч болж асар хурдан хугацаанд ингэ нийлцдэг. Тийм учраас энэ гүйц төрүүлэх гэдэг маш сайн бодох хэрэгтэй. За дараагийн асуудал зам бол өөрөө угаасаа аюултай ш. Нэгт Монголын зам нарийнхан, хоёрт Монголын зам сюрпризээр дүүрэн маш олон нүх энэ тэнд ингээд асуудлууд байж байгаа. Тэгэл нүх давж гаргаж байгаа л дараагийн урсгалынхаа машин доороо мөргөлчд ийм асуудлууд байгаа маа. Тэгэхээр замд итгэж болохгүй нэ хурдаа тааруулж байгаа. Гэхдээ хит удаа явах тухай яриаг шүү дээ. Ядаж ингээд нэг машин зөрөхөд баг зэргийн хурдаа хасах хэрэгтэй байхгүй нэ 10 миль ч гэсэн хасахад таны амьдралд одоо нөлөөлж болно. Тэгээд за энэ зүйлийг тэгээ эцэст нь ингээд хэлье. Хамгийн гол нь 100 ингээд аюулгүй болгоомжтой яваад очих газраа очиод 50 сайхан олон хоног амраач, бити яраач, зүгээр явж байгаа улсуудад бити гай болооч гэж хэлмээр байна. Тэгээд энэ бичлэгийн маань бас түгээж өгөөрэй. За анхаарал тавьсан баярлалаа.